Тэгээ ерөнхийдөө бол одоо би ч одоо Эрдэнэтийн онгоо хөвгт цэцээр их юм хийж байгаа. 5-6 сайхан Эрдэнэтийн залуучуудыг хөмөл хийдэг залуучууд болгоод тавьчихвал уг нь Эрдэнэтийн нэрийг цааш одоо би байхгүй боллоо гэхэд тэд нар Эрдэнэтийн дархшилын нэрийг аваа явах жишээ нь ч байт юм. Тийм бодол бол байдаг. Харахаар гоё харагдана. Өөр нүц гоё л харагдана л да. Гэхдээ бас шүүмж харагдана. Баян үлгийн казак хүн нэг захиалга өглөөхт чинь Монгол хээ хийхгүй шүү дээ. Казак хээнүүд ч өөр тустай. Бэлэгдэл нь хөтөлж тустай. Тэгэхээр нөгөө нэг казак нөхдүүд ч судлах болчихж байгаа. Бүгд л ингээл гадаадд явж хат чинь бийсэн хаанах Эрдэнэтийг гэсэн л юм шүү дээ. Өв уламжлаа цаашаа явчихаар хэмжээний л юм хийж өгөхийг хүсдэг. Нэлээд урлагийн хэмжээний бүтээл хийх бодол бол байгаа. Түмний нэг зураг контент. За намайг сөрөө орлоо өгтөө Түмэн Баяр гэдэг. Одоо манайх гэр бүлээрээ 1976 онд Эрдэнэт хотод ирж илээ. Ээжээ хоёр маань нөгөө илгээлт эзэдийн дараа хоёр дахь мэрэгчлэлтэн улсуудыг илсүүлэх мэрэгжлийн үнэлгээтэй мэрэгжлийн хүмүүсийг илсүүлэх тийм хоёрдугаар ээлжийн илгээлт эзэдийн дараагийн хоёрдугаар ээлжийн тийм юун дээр бүртгүүлээд ирж илээ. Тэгээд 76 онд Эрдэнэтэд анх ирж илээ. Тэгээд ирээд тэгээд 78 онд 1-р ангид орчлоо. Аав бол цахилгаанчин. Ээж маань одоо машинист тийм байсан. Тэгээ хоёулаа усангамж цехэд одоо энерго цех гэдэг тэнд ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан та. За ирэхэд бол ерөнхийдөө Гордод нэг хитгэн байш. 2-11 10 маруу тэгээ хойшоогоо саарл байрнууд нэрэл байсан шүү дээ. Тэгэл ерөнхийдөө нэг захиргаа махиргаа бүх юмнууд нь тосгонд төвлөрсөн. Тосгоны баранканд төвлөрсөн тийм байсан. Эмнэлэг нь говьлд хүүхдийн эмнэлэг энтер говьлд байлаа анх. Шинэ хот Город гэдэг. Город гэдэг өгч нь одоо нэг Оросоос гаралтай. Тэгээд одоо өөр одоо аймаг ч гэдэг юм өөр хүмүүс л Город гэж ярихаар ойлгох. Юу яриад байгаа юм бэ? Город гэж юу юм бэ? Төвийн хэлдэм аа гэл. Одоо тэгээд нэг гэр хороол говьл тосгон тэгээ яг төвийн хэсгээ болохоор Горд гэдэг гэсэн. Одоо ч тэр нэрслэлээр хуучных нь улсад тэр нэрслэлээр л явдаг. Одоо Горд орж явна, Гордод явж яах энэ төр гэдэг. Дунд сургуульд одоо 1-р 10 жилд 1-р ангид орж илээ. Минд баяр гэдэг багш дээр анх 1-р ангид орж ирсэн. Даштанд гэж одоо байгаа яруу найрагч тэр манай сургуулийн захирал байлаа. Одоо 4-5 дугаар ангиас Оод цэнцүрэн гэж бие төвний багш. Тэр хүн дээр спортын гимнастикаар хэсэг хичээлж илээ. Тэгээд Эрдэнэтийн анхны хөвгүүдийн шгшээ баг гэж 4 хүний бүрэлдэхүүнтэй эмэгтэй 4 хүний бүрэлдэхүүнтэй ингээд пиано сурагчдын сертификат, бүх атомны сертификат тэгээд бүсийн авраг, улсын авраг гэл нэг хэсэг Оод цэнцүрэн багштайгаа ингээл гимнастик спортоор явдаг байлаа. Тэгээд эрэгтэй багаас болохоор одоо болдоо Жисраанбаатарт анхч бол одоо байлбал аргичаагийн анхч Шинжээ болд гэдэг бид дөрвөлээ байлаа. Одоо Шинжээ болд маань өсөлт байдیں۔ Бүжгээр хичээлт юм байлээ. Одоо спортын бүжгээр. Бусд нь бол тэгэл өөр тийшгээл ятчих. Би бол хаа байсан бүр урлагийн дарахны урлаг яваад гэсэн. Сургуулиа төгсөөл дархан руу яваал, дарханд суралцаал. Дарханд бүр геологийн юурээс орсон. Тэнцтэй ирээд цэрэгт яваад. Тэгэл цэргээс халагдж ирээл энэ дарханы урлагийг сонирхоод тэгэл Улаанбаатарт нэг отхон гээд мундаг дархан дээр шав сургалтаар шавлж ороод тэгэл тэрнээс хойш тэгэл одоо 30 гаруй жил энэ урлагийн төлөө зүтгэсэн байна да. Манай аавын аав нь Монгол готлоо идэг готалчин Жаданбаа гэж хүн байсан нутагтай. Тэгээ манай аав өөрөө төмөр мод чулуугаар юм хийдэг. Яг миний дээдлийн одоо архины шил шимпанс гэнтэй гоёдаг. Тийм гар урлалаар сүүлийн үед
сайн одоо явж байгаа да. Одоо тэр ихч маань. Одоо бит хоёр л байна да. Одоо тэр ихч маань цаас наамал тэгэл одоо бол энэ виномино энэ архимархын тэрийг шууд чимээд тэгээд билет турсгалаар өстөгдөг тийм. За хүү гуруулаа авьяастай. Гэхдээ миний энэ рүү орохгүй юм шиг лээ. Хоёр охин бол хоёулаа зурдаг. Дунд охин бол хаачлбар хийдэг. Одоо манай баг бол хүү тэр маань гоё зурна. Гэхдээ энэ миний урлагийг сонирхгүй юмаа. Мэдх одоо цаг нь болоогүй юм уу? Нэг л сонирхож өгөхгүй л байгаа. Ер нь бол яг тэ эн чин дархны урлаг чинь одоо бол бүр айгүй сайхан хөгжөөд тэр үед чинь ер нь бол тэгээд энэ тэмд гоё хийцтэй тийм юмнууд харахаар л салж чадахгүй л ингээл ямар гоё энэ гэдэг яаж хийх юм болж гэдэг юм одоо тийм юм уу илүү автахгүй юу. Энэ тентгийн хуучны идэл мужид зүзэд ороод ингээл эртний тарчуулын хийц юмыг хараад энэ ямар гоё хийх юм бэ. Яаж хийгээд идэв бол ухааны нь олохгүй. Ер нь тэгэл нэг тиймэрхүү юмнаас болоод ингээд яг сэтгэлд үлдсэн тэгэл явж байгаа л багштайгаа танилцаад яг тэр үед орчуудын эвлэлийн хороо гэж том хороо байсан. Тэр бол одоо өвчлөгтөөд тэгээ ингээд бутраад орчууд одоо ингээд нэг хэсгээр ингээд гараа авчихсан. Яг тэр үед л таарсан. Тэгээд манай огш бол тэр Avestin гэдэг компани дарахнаараа явж исэн. Тэгээд би тэр Avestin гэдэг компанид ороод тэгээд багш дээр шавараад тэстэй эргэл бичгүүгээр л дарахных орлогоо тэгээд зүтгэсэн. Тэгээд 30 жил болж л шүү дээ. Одоо энэ даргангийн дарахчлалын бүтээлүүд тэр дээр үеийн даргангийн дарахчлалын бүтээл бол үнэхээр гоц. Үнэхээр гүний мэд татгаар анхаарал татгаар юм гоё ор хийчтэй. Далаач анхорван гэдэг одоо манай хөвсгөлчүүдийн ган шилбэр. Ган дээр тэр урлаг бол бас ундаг. Тэгээд одоо нэг том төлөөллөө хэлэхгүй болохгүй ч занаа зургаа. Энэ дэлхийн түвшний юм. Энэ хүний бүтээлийг одоо хүртэл гайхдаг дэлхийн хүмүүс ялангуяа энэ Европчууд энэ. Тэгээ яаж тэр үед ингэж гоё бурхамжтгаж хийж ирсэн байна. Тэр хүмүүс бол одоо стал бидний өв эцэг юм да. Одоо монголчуудын орчуудын занаа зургаа хийчихвэл мандаг ярих юм байхгүй. Одоо 21 оноос хойш гэх юм да аймаг болгон өөрсдөө гэсэн дарахчлалтай хоорондоо өрсөлддөг байсан юм шиг. Одоо жишээ нь говийн гихтэл тэр ноён шивээ хийцээр алдартай. Манай говийн дарахчлал бол ноён шивээ хийцээр наадахгүй. Хөсгөлийн хэм болохоор далаа чанхорон гэх ингээд одоо ган шилбэрээр алдартай ч гэдэг юм. Тэгээд тэр үед бол одоо энэ бүх ард түмний урлагийн их наадам гэж болдог байсан шүү дээ. Бүр 18 аймагаас орчууд нь бүгдээрээ гар орлолын юмнууд авчиж ирж цэглэнд ордог. Тэр үед бол одоо шүү дээ жинхэнэ одоо нэг өрсөлдөөн гэх юм одоо юу гэх чиглэлээрээ зураач тэгэл баримлч сэлбэрч дархан. Тэр үеэс эхлээл тэр орчуудын эвлэлийн хороо гэж байгуулаад 20 одоо 18 аймагаас мундаг одоо нэгтгэж гоё юм хийдэг байсан байлээ. Тэгэл арчлалаас хойш байхгүй шүү дээ. Хамтран ажиллагч Эрдмит компани малд хөөрөх мах боловсруулах үйлдвэр их байглаас дэлхийд хүргэн Эрдмит компани. Хамтран ажиллагч Lily Dent шүд эрүүн нүрийн гажигдсан эмнэлэг. Таны нэмсэглэл бидний зорилго. Ер нь бол одоо тэр шиг хараагүй байж байгаа л гэнт харна шүү дээ. Одоо ингэж ордог ч юм яадаг ч өгөө бол яг хэрэглээ явж чадна. Харахаар гоё харагдана. Өөнөц гоё л харагдана л да. Тэгэл ч одоо тухайн үедээ л тэгтээ бас шүүмж харагдана. Тухайн үедээ бас ингээл хийчихсэн байх шүү. Энийг одоо нэг 5-10 жилийн өмнө тэр юм голцоо алдаагаа хардаг. Тиймэрхүү л маягаар хийгээ хийсэн байна да. Энийг одоо бол ингэж хийхгүй гэдэг шиг юм одоо юу гэдэг. Одоо бол техник технологи хөгжсөн гоё болцсон. Гэхдээ юмнууд харахад гоё. Маш гоё штэ. Би ч гэсэн одоо яг тэр
цэцэд тархны стилээр яг л юмыг нэг өв уламжлаа цаашаа явуулчихар хэмжээний юм хийж өгөхийг хүсдэг. Миний багш ч гэсэн тэгж сургасан. Сургаалаар нь л явдаг. Одоо яг л хийвэл хийсэн шиг хийгээл үе дамжаад цаашаа явтал нь бүтээлийг хийх хэрэгтэй, юм хийх хэрэгтэй гэдэг нэг тийм философи тархинд шингээч манай багш. Нэг юмыг тавлаад татсан ч гэсэн за энэ нь 5 наст дахиж хизээч унахааргүй тавлаа ичи гэдэг ч юм. Загсчны мөр өсгөө шүү дээ. Надад бол өөрт бол тийм их тутамтай тийм байхгүй. Нас ахаад бол тийм бодож байгаа. За хоёр охиндоо нэг өөрийн хийцээ нэг гоё мөнгөн чимэл хийж өгье да. Хүүдээ нэг ганц цэцтэй хийж өгье да. Ганцаа хаяг хийж өгье да. Тэргээд одооноос бодоод өгдөг болсон. Тэр үедээ залуу мал байхад бол тийм бодоод үлээлээ. Өөртөө бол нэг тийм зүүж мүж гангарах юм дурггүй шүү дээ. Хүн хэрэглээд явж байхыг харах л сайхан болохоос яг өөртөө ингээл энэ миний хийсэн юм гээл одоо хитцэг зүвчээд явхаар сонир санаа. Нэг тэгж бодогдох толгойд өөрөө хийгээд ганглаа зүвчих гэсэн бодол байхгүй. За хамгийн анх эжин бораяг гэдэгтэй нэг тийм бораяг хүн очиж ирээд тэгээд нэг одоо ингээд айгүй уламжлагдсан юм идэм байгаа юм. Тэгээд энийг л нэг сайхан ид болгочихмаар байна гэдэг. Тэгээд нэг жоохон хагарч махраад янз бүр болчихсон байсан. Тэр модчлогийн нааж магаад янзлаад аюу болгож өгчээсэн. Тэгээд тэр хүн маань бүр ингээд одоо юу гэдэг аяг болохооргүй нэг тийм юу юм алдагдцсан одоо нэг тойргийн зөөн мөн болсон ч гэдэг юм уу. Тэр болгоныг одоо ингээд засаад янзлаад аяг аштайхан болгоод өгөхөд тэр хүн ч гэсэн өөрөө энэ одоо ийм сайхан аяг болчихно гэж юусо бодож авсан. Гомоо нэр юм хэлж авсан. Энэ бол одоо ингээд надаас хойш ингээд өвлөгччихээ хэмжээний сайхан юм боллоо. Баярлалаа гэж тэгжээ анх. Тэгээд тэрийг нэг сүүлд нэг харсан. Бас л жоохон гологжлээ лээ дээ. Анхны юм одоо угаасаа л анхны юм тийм жахалтаатай юм байж л. Өөрөнгө суралцтай болсноос хойш төмөн дархан гэдэг орлон гэхээ нэрийг төмөн дархан гэж нэрлээд тэгээ ерөнхийдөө бол одоо би ч одоо ертөнцийн онгоо хөлт гэдэг утгаараа цэсэр юм хийж байгаа. За тэр маань одоо ертөнцид бол одоо бидэндээ тэгээд голцуул цэсэр юмуд хийж байгаа. Янз бүрийн тэр уралдаан юм хүнд нь ордог. Дандаа цэс бүтээлүүд дээр. Одоо хөөмөл нь одоо эднэр шүү дээ. Эднэр ингээд Орхон аймагт ажиллаж амьдардаг. Энд одоо Эрдэнэтийнхээ унган иргэн. Энэ бүтээлүүдээс одоо энэ Чингис хааны ишвэрг. Энэ чоны анчин гэдэг ийм сэтгвтэй. Энэ хоёр хөөмлийг нэлээ бодож одоо юу гэдэг нэлээ цаг хугацаа гаргаж хийсэн тийм онцлог хоёр бүтээл. Ер нь тэгээд жоохон зис хөөмөл зис зутгуур мутгуур гэдэг энэ урлагаал нэлээ явъя гэсэн бодол байгаа. Тэгээ ер нь бол нэлээ урлагийн хэмжээний бүтээл хийх бодол байгаа. Тэрийгээч орон нутагтаа үлдээж хийж гисэн бодол байдаг. Яг одоо тэр Батнуур далайн жохор гэдэг шиг тийм л байхгүй л да. Яг тэр бүтээлүүдийг дөөрэж хийдэг, өөрийгөө сорж. Тэр чинь хосгоо бүтээлүүд. Тэднийг одоо зураг хөргнөөс нь хааж дөөрэж тэдний хэмжээнд очих тийм л бодол байдаг шүү дээ. Тэгэл зураг хөргийг харчаад адилхан хийчээ гэд өөрийгөө сорддог ч боо. Тэгээд ер нь тиймэрхүү л. Тэгээ энэ бол одоо нэг дархан мурхан ухаантай гэдэг чинь нэг хэлбэр гэх юм одоо юу гэх юм. Яагаад гэвэл одоо жишээ нь нэг юм хийхин тулд заавал судалгаа хийдэг. Нэг шинэ бүтээл нэг юм хийхин тулд энэ урд нь ийм юмыг аль аймаг ямар хоо одоо гарчвал яаж хийдэг вэ? Тэгэл инээ тэрэ гэж явсаар байгаа л нөгөө нэг түүх. Тэгээд урчуудыг мэдчихэж тэгэл одоо жишээ нь ингээл нэг баян үлгийн нэг казак хүн нэг захиал хөдлөх чинь Монгол хээ хийхгүй шүү дээ. Казак хээнүүд ч өөр тустай. Бэлэгдэл нь тустай. Тэгэхээр нөгөө нэг казак нөхдүүд ч судлах болчих. Тэгэл нэг ганц хоёр юм хийх гэл нөгөө ард их нурлагаас сонирхол голцоо ямар хээ хэрэгэлтэй, тэр хээ нь ямар бэлэгдэлтэй гэдэг ч юм уу. Ингэж явсаар байгаа л тэгэл бүх талын мэдлэгтэй болчихдог. За дээрээс нь тэгээд нөгөө нэг яг ингээд хийж явах явцтай одоо тэгээд хими мэдлэг
геометрийн мэдлэг, шугамлын мэдлэг гэдэг нь бүхэн хэрэг болно. Тэгэл энэ болгон руу ингэж явсаар байгаа л одоо тэгэл нэг тал хэлдэг. Философи талаасаа гэх юм бол одоо юм их уншиж байдаг. За одоо хөөмлийн урлаг л шүү дээ. Одоо яг жишээ нь одоо ингээл эрдэнэтэд дээр үед одоо учир дэвлийн хороо гэж байхад 80-аад оны үед 70 оны сүүл 80-аад оны ихээр ийм маскнууд хийдэг байлаа шүү дээ. Бурхны багууд гэсэн үг. Тэрийг баг айл болгонд байдаг гэсэн шүү дээ. Тэгээд тэр үед чинь манайхан гадаад руу их гаргадаг байсан байл шүү дээ. Социалист орнууд руугаа тэднээс айгүйх авдаг. Тийш нь хийж гаргадаг. Дотооддооч хийгээд зарагддаг. Тэгэл баг айл болгонд л байдаг. Тэр үл мартагдсан. Тэр хөөмөл бол ерөнхийдөө баг устгах тал руу болох гэдэг шүү дээ. Тэгээ одоо тэр маскны төрөл, тэр хөөмлийн төрлийг л буцаас сэргээж ертөнцид хийж байгаа. Тэгээ тэрүүгээрээ ч гэсэн энэ ертөнц спиритуал гэдэг дээр ороод төрүүлжлээ. Ер нь бол дарахчул бол тэр өөрсдөө хийдэг гэдэг нь ерөнхийдөө нэг хөөмлийн багшнууд их өөрсдөө. Одоо бол тэгээд бусдад бэлэмэлсэн шүү дээ. Одоо хөрөмөрөө бүхнээс өсвөл хөрөмөрөө. Ерөнхийдөө бол нөгөө хөөмлийн одоо нэг иймэрхүү хэмжээтэй иймэрхүү арслан ч юм уу барч юм уу хөөнө гэж бодоход тэрэндээ зориулагдсан багшнуудад хийдэг байхгүй. Олон жил хийцэн голцоо багшнууд таарна л да. Тэгээд бүр нэг шинээр нэг юм тэр хийх нэмж багж шаардлагатай. Тэгэхэд шууд өөрсдөө. Одоо шууд өөрсдөө тааруулаад нөгөө төмрөө одоо хөрөөдөл тэгэл урт мөслийн уяраагаал давтаал матаал энэ тэгэл цохиж үзээл боломжийн болоод ирэх юм бол хатааж матаагаад эхэлдэг. Тэгэл нэг багц, нэг хоёр багц бэлэн болоод тэгэл тэр нь хадгалахтай л юм. Тэгэл тэгж хийсээр өтөд нь 3 400 400 500 багц хийсэн. Хамтран ажиллагч Эрдмит компани малд хөөрөх мах боловсруулах үйлдвэр их байглаас дэлхийд хүргэн Эрдмит компани. Хамтран ажиллагч Lily Dent шүд эрүүн нүрийн гажиг цэцлийн эмнэлэг. Таны нэмсэглэл бидний зорилго. Шавныг 2-3 хүн бий. Одоохондоо. Одоо 2 нь хотод байна. 1 нь хөдөө орон нутгад байна. Ер нь бол эрдэнэтэй хэдэн сайхан залуучууд бэлдэж өгье гэсэн тийм хүсэл бодолтой явдаг. Уг нь бол яг төрөлх эрдэнэтийнхээ эрдэнэттэй нэг хэдэн сайхан гаргачвал одоо сургаад үлдээчүүл өгнө. Бас нэг эрдэнэтийн нэрийг гаргаад явна. Хөөмлийн урлагч одоо устчих гээд шүү дээ. Техник их орж ирээд 3D, MD одоо тэгэл ингээл төсөн зүйлийн юмнууд орж ирээд одоо ингээд залуучууд дандаа залхууч тэргээр хийгээл тэндээсээ хэв авч чаддаг ч юм яадаг ч одоо ингээл бэлэнчилдэг. 5-6 сайхан эрдэнэтийн залуучуудыг хөөмөл хийдэг залуучууд болгоод тавьчихвал уг нь эрдэнэтийн нэрийг цааш бий байхгүй боллоо гэхэд тэд нар эрдэнэтийн дархшилыг нэрээр авах жишээ нэг юм. Тийм бодол байдаг. Ер нь л ялгардаг. Ер нь л одоо нэг цэвэрхэн хотын тийм юу байдаг шүү дээ. Бүр гейнд ч гэдэг юм уу юу гэдэг хаа явсан газараа нэг цэвэрч өөрсдөө ч цэвэрхэн явдаг. Нэг готлаач ирсэн хүн нэрсэнтийнхэн тэгэж харагдав. Тийм хүнтэйг таарч байгаа. Бүгд л ингээл гадаадд байж хат чинь бисэн хаанах гэртдэг гэсэн юм шүү дээ. Нэг тийм Оросын соёл гэдэг юм уу яа тийм нэг Оросууд их байсан болохоор Оросын соёлыг аваад үлдсэн, Европ соёлыг аваад үлдсэн. Тэгээ цэвэр цэмбэр ярьж байгаа яриа нүрт арай өөр улсууд байсан. Тийм л манай эрдэнэт ялгардаг тэр юм. Сүүлийн залуучууд тэр voice тэр эрдэнэтийн залуучуудтай гарч ирж штэ. Би эрдэнэтийхээ хэлчээсэй гэж дотроо бодоод байдаг хэлж өгөхгүй. Би эрдэнэтийн хүүхдэн байгаа ингээд нэг залуу яваад байсан штэ. Би тэгээд тэрнээс ярилцлага авч ирсэн. Би эрдэнэтийн хүүхдэн байгаамаа хэлж хөлөөгөл амар гордоод хараад хэлдэггүй шүү гэсэн чинь заад нэвтрүүлж чинь за эрдэнэтийн оролцогч гэж байгаа байхгүй. Уг нь бол өөрөө хэлэх хэрэгтэй бахархаад би эрдэнэтэй төлөөлж ирсэн. Тэгвэл гоё штэ. Гэтэ манай эрдэнэтийн захиур хагалдсан шүү юм тэнд. Ер нь юмар. Спорт тэгэл соёл урлаг. Төрөлх хот маань 50 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Сайхан болох байх, гоё болох байх гэж бодож байна. Эрдэнэт хот маань одоо жил ирэх тусам өргөжин хөгжиж байна, сайхан болж байна.
Хүүхдүүд маань бүгд эрдэнтийн хүүхдүүд. Эндээ өсч төрнсөн юм сайхан. Тэгээд эрдэнэ дотоороо нэг сайхан харахад явбал ийм л төсөл сонирхолтой байдаг. Тэгээд одоо эрдэнтийнхээ нийт ард түмэнд баяраа сайхан нэмэлцгээгээрээ зөндөө сайхан юм одоо энэ 50 жилийн хугацаанд байгуул болон газрууд юм дордороо хийхэл байх зөндөө сайхан бүтээн байгуулалтууд болох байхаа энэ зам. Тэгээд энэ зам бол ерөнхийдөө энд сайхан бүтээн байгуулалтын ажлууд явагдаад эрдэнэ тот маань сайхан мэд сэрэгтэл сайхан гоё болох байх гэж бодож байна. Тийм төсөөлөл байна. Тэгээд одоо эрдэнтийнхээ бүх ард түмэнд 50 жилийн ав энэ төргий сайхан баярлцгаагаарай. Түмний нэг зураг контент